Өө эн чинь хүнжил байж тхөө. Энэ одоо намайг одоо хүнжилгүй гэж боддог юм бах та. Бас овоо штэ энэ чинь бас. Бокс нь болохоор нэг ийм юм байна. Баярлалаа найздаа. Мундаг штэ. Яаж явна? Hello guys. За тавтавчлаа тавтамаар. Өнөөдөр хамтдаа яг өгөхөр unboxing-члэг хийх болно. Тэгээ би найздаа нэг 200 сая төгрөг өгөөд тэгээ надад хэцтаас нэг миний надад хэрэгтэй бараа захиалаад өгөөч гэж хэлсэн байгаа. Тэгээд би ямар бараа бүтээгдэхүүн гэдээ бол хэлээгүй. Тэгээд манай найз миний хэрэгцээг мэдж байгаа байх гэж бодоод ихэд бол 200 сая төгрөг найдад өгсөн байсан. Найзаа маань захиалсан бараа дээр хэдүүлээ бас оноо өгөөж явъя. За тэгээ бидний хамгийн сайн найзууд бидний хэрэгцээг хэр сайн мэддэм бэ гэдгийг энэ бичлэгээс хамтдаа шалгаж үзцгээе. Өөний бичлэг хийхээс өмнө та лайк дараа subscribe дараад өгөөрэй. Тэгээд би 200 сая төгрөг найздаа өгөн байж энэ бичлэгийг хийлгэж байгаа. Тэгээд та тэрийг минь үнэлээд тэгээд subscribe дараад өгөөрэй. Надад хүрэж амарч том төсөөд нэг шүү. Subscribe дарсан бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд хамтдаа бичлэгээ орцгоё. За эхний бараа болохоор ийм нэг хайрцтай юм байна. Тэгээд хамтдаа задлж үзье. Тэгээд надад задлах юм байхгүй болохоор би ингээд түлхүүрээрээ задлчихъя. Одоо юу гарч ирж болох юм болоо. Гайг өгт те. За нэг юм байна. Энэ хардаа. Энэ одоо юу юм бол? За би энийг translate хийлээ. Энэ нөгөө юу юм бэ? Цагаан хувцас гэдэг шүү дээ. Цагаан хувцас ингээ угаахад ингээ цайруулж өгд юм байна л да. Одоо нөгөө биднийхаар бол нөгөө Белизна гэж үүдэн шүү дээ. Тэр шиг л ер нь зориултаа ер нь цагаан хувцасыг илүү цайруулж өгдөг л үйлчлэгтэй юм байна. Бас овоо штэ тий бас надад ингээ хэрэгтэй юм аваад өгсөн байна. Би ч нөгөө цагаан хувцас заримдаа их өмсдөг. Тэгээд цагаан хувцас өмсөхөөрөө заримдаа ингээ дүнг алтчихдаг байхгүй. Одоо доторхон шалгаад үзье те. За дотроо ийм ингээ нунтаг юм байна. Харагдаж байна уу? Ер нь бокс шиг юм нунтаг. Тэгээд цагаан хувцасаа угаахаар бол энийгээ хийх юм байна л да. Окей. За эхний бар бол дайжгүй шүү. Бас овоо штэ энэ ч бас. Хэрэгтэй маад өччихээ бас хөрхөн. За энэ дээр ерөөхдөө миний үнэлэмж гэх юм бол 10-аас за 9 хүчтэй дөө. Аим хэрэгтэй учраас 9 оноо. За ингээд хоёр дахь бараа нэг юм байна. За энэ дээр болохоор Welly Home гэж. Цэта трах нэг амар юу юм бэ? Зөөл юм аа. Юу вэ? Үнээр та хувцс юм уу? Үй энэ чи хүнжлийн даав биш үү? Энэ чи хүнжил байж тхөө. Энэ одоо намайг одоо хүнжилгүй гэж боддог юм бах та. Юу бодож надад хүнжил өгдөг байна. Цуц. Алаа хийсэн. Одоо би энэгээр одоо яах вэ? Нэрээ хүнжил захиалж байгаа юм бах та. Дээр нэг манад хонсож чинь миний хүнжил нэг таалагддаг юм бах та. За одоо яах вэ? Нартай энэ гэхдээ нэлээд урт юм байна. Гэтэ ямар ч амар урт байна, тэр нь амар гоё. Жоо хятад өндөр өнөртэй баг. За ингээд хүнжилт болсон. Ингээд. Гэтэ яг уу аюугаа зөөлөн материалтай байгаа наймгаа таалагдаж байна л да. За ямар ч хүнжилттэй боллоо. Тэгээд найздаа баярлалаа. Тэгээд хүнжил авч өгсөнд баярлалаа. Би бүр үнэхээр хүнжилгүй байлаа. Үнэхээр хүнжил дуттаад байлаа. Тэгээд энэ хүнжил миний өгөх үнэлгээ гэх юм бол энийг одоо хэдээр авч баларсан юм болоо. За 10-аас нэг 2 оноо өгчдөө. 10-аас 2. За би бодтойр л үнэлж байгаа шүү. Гэтэ чи нэг аим үнэтэй авсан уу? За ингээд дараагийн бараа болохоор нэг юм бараа байгаа юм байна. Тэгээд харамгтай. Окей, хандаа задлж үзлээ. За, уутан дотроос нь уут гарч ирж байна. За, энэ жихэн хувцс юм шиг байна. Энэ та. Дэжгүй шүү. Өнгөн амар гоё. Цагаан өнгөтэй. Үй. За бас болоо шүү дээ энэ хараа. Аюу хөөх юм шүү. Энд нэг канцтай байна. Жохон нөгөө моцилк ундаг хүмүүс нэг иймэрхүү загварын хувцас өмсөд байдаг шүү дээ. Тийм болохоор нэг иймэрхүү юм авч өгсөн баг та. За ямар тач өмсөө үзье те. Цагаан өнгийн хувцас авсан аюу хөөрч юм. За өмсчлөө. Нэг уралдах байгаа хүн шиг харагдчихэв. За нэг ийм хувцас энэ даа манайхаа. Харагдаж байна уу? Ийм хувцас хэцтаас захиалж өгчээ. Би ч нөгөө 2XL, 3XL өмсдөг байхгүй. Ягаад ч юм амар том өмсөд байдаг. Нэмэрхүү. Харагдаж байна. Энэ 2XL юм байна хар да. 2XL.
За ерөөхдөө энд үнэлэмж өгье. За надад бол бүр үнэхээр таалагдчихээн. Тэгээд тийм болохоор би энэ бүр 10-аас 10-ыг өгмөр байна. Загвар нь бол үнэхээр гоё шийдэл санагдчихээн. Мэдээч одоо өгүүлэх гэж байгаа тийм болохоор жоохон хадгалах байх л та. За тэгээд баярлалаа найздаа. Мундаг штэ. Хэрвээ надад зогсож байгаа бол та комментс дээр бичээрэй за. Ер нь ингээд хүний үс ямар байхаас хамаарат хувц их ямар цохин амир харагдаад идэв шүү. Үс гоё болвол ингээд ямар ч хувц юмс айгуу гоё цохоод байгаа юм шиг заримдаа санагдаж шүү. За одоо миний үснийх аим гоё биш байл л да. За ямар ч нэг ийм хувц захиалж өгчээ. Баярлаа. За ингээд дараагийн захиалсан юм нь бол энэ харагдаж байна. Би энэ баг хайрцан дээрээсээ ингээд баг илт байгаа юм шиг санагдаж байна. Яг үхээр баг хоолны сав юм шиг байна. За хамтаа задлж үзье те. Алдар түлхүүрээрээ. Хоолны сав маа авч өгөөд хүнжил авч байгаа сонирхолтой л. За ямар ч хоолны сав бол ялчгүй хэрэгтэй. Ингээд 3 давхар хоолны сав юм байна. Миний нөгөө хоолны сав болохоор ерөөхдөө ингээд нэг том бүтэн байдаг. Энэ нь болохоор 3 давхар байгаа нь таалагдаж байна. Тэжгүй шүү. Энэ нөгөө юу юм бэ? Шүлмөл хийж авахад айгу тохиромжтой үүднээс битүү юм байна. Битүүмжлэлтэй. Тэгээд юм дотроо төмөр юм байна. Тэжгүй шүү. За ахуй хэрэглээний бол хүний амьдрал ялч амар хэрэг болт юм аа. Ой. Тэг яг адилхан. Ийм 3 юм өгчээ. Ямар ч шулуух хэлээд надад бол хоолносоо бол амар хэрэгтэй байсан. Тэгээ ялангуяа их эздэг одоо хүнштэй би. Энэ дээр болохоор найздаа өгөх үнэлгээ гэх юм бол 10-аас 8. 10-аас 8 өглөө. Дотор нь юм дуурайд байна да. Энэ арта. Дотроо сав болон халбахтай байна. Бос дэжгүй шүү. Guys, уучлаарай. Энэ нэг хайрцан дотроо бас нэг юм байна. Энэ нь болохоор нөгөө халуун сав хийдэг уутан л юм байна л да. Дотроо ингээ халуунаа хатгалдаг. Би тийм нэг үлэн харагдсан баг та. За дараагийн unboxing буюу энэ бокс нь болохоор нэг ийм юм байна. За нэг юм дөрвөлжин хэрнээ. Яа хөнкөө. Энэ дээр та Temka гэж чиж. TEMKA. Temka. Миний нэр ингэ бичсэн байгаа юм гоё яана. Ямардан бичээд бичдэг юм бол. За тэгтээ энэ жоохон хайрцсан жоохон салжичжээ. За одоо бодит байдлын л харуулах юм ч тийм. За ингээд хайрцсан затлцаж нэг амар гутлын хайрц шиг л харагдаад ах юм. За сонирхолтой юм уулгач байна. Энэ арда гутал байна. Харж байна уу? Ийм шар цэглэхантай артенсл байна л да. Нэг ийм гутал захиалж өгсөн байна. За бас шүү дээ тий. Гутлал ялч хүнд бол амар хэрэгтэй байдаг л да. Энэтэй бол үнэхээр санал байна. Гол нь таардаг байгаа. Ялч хүн ихтэй барааны өнөр. Жохоо шивэртэй. За нэг ийм гутал байна. За дайжгүй шүү. Дайжгүй шүү. Энэ юу юм болоо? Энэ юм наацсан байна. Энэ баг нөгөө муутууд түмүүдгүй нэг юм байдаг шүү дээ. Тийм юм болоо. За өмсөд үзье те шүү. Дорн л өмсөж. За бас өмсөж байгаагаа бичлэгэнд харуулах юм чи сайшээ те. За ямар тач бичлэг хийчдөө. За окей. Дайжгүй. Таарчлаа шүү. За ямар тач айгу гоё гутал юм байна тэгээд. Би энэ гутлан дээр өгөх миний үнэлгээ гэвэл бас юм уловчтон дээр нь өгөх миний үнэлгээ гэх юм бол 10-аас 10. 10-10. Шууд өглөө. Одоо жоохон хүүтэрж байгаа учраас нэмэрхүү гутал өмсөхгүй бол алим болгом кет мэт өмсөө явах хөт те. За тэгээ ямар тач хамгийн сайн найзтай баярлалаа гэж хэлмээрэн тэгээд хитээ ингээ миний найз жоохон хаяа мэдрэмжгүй ажилладаг гэсэн те. Найзууд бол би бинийгаа дутуу нөхөхийн тулд байдаг шүү. За юу. За тэгээд энэ хүрээд бичлэг мань өндөрлөж байна. Тэгээд энэ хүртэл аттай хамт байсан. Маш их баярлалаа. Өөрөөр таалагдсан бол лайк дараа subscribe дараад өгөөрэй. Тэгээд энэ над хүрэж амар том бусууд нэг шүү. Мэдээж илүү их контентыг цаг албагүй үзэх юм бол та хонхон дээр нь дараарай. Тэгээд дараач хэлээр уулзсан. Хэллэр гинэ. Дараач контентоор уулзцаая. Яаж юм бэ?